Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулсан Өмнөговь аймгийн Төв номын сангаас санаачлан 10 дахь жилдийн уламжлалгын зохион байгуулж байгаа утга уянга яруу найргийн хилцүүлэг Яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Хилцүүлэгт урилгаар Монголын зохиолч дэвлэлийн Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүн Насан Жаргал, Монголын зохиолч дэвлэл болон Монголын урчууд дэвлэлийн гишүүн Зураач Гомбын Сэр одын шагналт яруу найрагч Бат Хүрэл, Монголын зохиолч дэвлэлийн гишүүн Сэтгүүлч яруу найрагч Сумья, Сэтгүүлч яруу найрагч Ган Үзэгтэн Дэлгэр Цэцэг, их шиглэнт говь яруу найргийн наадмын 4 удаагийн тэргүүн яруу найрагч Инх Эрдэнэ болон ерөнхий боловсролын сургуулиудын шүлэг яруу найраг сонирхогч сурагчид оролцлоо. Өмнөговь аймгийн Төв номын сангийн дэлхийн яруу найргийн өдрийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Өмнөговь аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулиудад оюутан сурагчдынхаа дунд утга уянга нэртэй яруу найргийн уралдааныг зарласан байгаа. Энэхүү уралдаанд маань нийт 18 оюутан сурагчид оролцож өнөөдөр 2 дугаар шатны арга хэмжээнд маань 10 сурагч шалгарч шүлэг яруу найргаараа оролцлоо. Ер нь манай өмнө нутаг бол яруу найрагчдын их уурхай болсон тугай. Одоо жишээ аваад ярих Монгол улсын соёлын австралтан 90 жилийн харах. За тэгэл яруу найрагч Батны Мугай, Ахмад яруу найрагч Ойд Бугай гэж байсан. За тэгээ дараагийн үеийг бол яруу найргийн Зэгийн Эрдэнэ найрагч Баатар Чулуун дараагийн олон сайхан найрагч. Тэгээд сүүлийн үеийн сурагч найрагч Төмөрийн Бат Хүрэл аян төрөв Инх Эрдэнэ гэж залуу сайхан найрагч орон гарч байгаа. Тэгээд яруу найрагчдын өдөрт зориулсан шүлгийн наадамд 3 сумын 9 сургуулийн нийт 18 оюутан сурагчид шүлгээ ирүүлснээс 2 дугаар шатанд шалгарсан шилдэг 10 оролцогчид шүүгчдийн өгсөн сэдвийн дагуу 5 минутанд багтааж яруу найраг сэдвээр шүлэг зохиож шилдэгэ тодрууллаа. Наадмын тэргүүн байрт Далан Задгад сумын 1-р сургуулийн 9 байнгын сурагч Наран Баяр, Дэд байрт 3-р сургуулийн 11 байнгын сурагч Ууган Заяа, 3-р байрт 2-р сургуулийн сурагч Мөнгөчн нарт тус эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Манай Өмнөговь аймгийн Төв номын санд одоо бүх нийтийн аймгийг хамарсан юм яруу найргийн хэлэлцүүлэг болдгоо. Энэ хэлэлцүүлэгтээ түрүү жил бол энэ тэмцээн болоогүй. Энэ жил илүү баяжуулаад тэмцээн маягийн зүйл болгоод тэгээ үүнд нь би одоо өөрийнхөө дэндүү яруу говьд дурлан бичсэн нэг яруу говь гэж шүлгээр оролцоод 5 хоромд яруу найраг гэдэг сэдвээр оролцсон шүлгээ өгөөд тэргүүн барьдсан байгаа. За миний бодлоор бол яруу найргийг бол миний эхлэлний хоригл гэж боддог. Би бол маш их одоо миний шүтэн ээж үж болох бол түүний дараа орох шүтэнийг би шүлэг яруу найраг гэж боддог юм аа. Энэ өдөр нь болохоор яруу найраг бичдэг, сонирхдаг бүх хүний хүнд зориулсан тийм тэмдэглэлт баяр байгаа. За өнөөдөр ингээд номын сангаас зохион байгуулсан 5 ормын шүлгийн уралдаанд оролцоод 2 дугаар байранд орсон. Шүлэг бол миний хувьд өөрийгөө илэрхийлэх, өөрийн гаргаж чаддгүй зүйлсээ дотроосоо ухаж гаргах, мэдрэмжээ шигтгэх тийм чухал зүйл гэж боддог. Анх би 3 жилийн өмнөөс шүлэг бичиж эхэлсэн. Энэ хугацаанд бол өөрийнхөө сэтгэл зүйг шүлгээрээ гаргаж ирж ер нь бол шүлэг бол миний сэтгэл зүйд аягүй их нөлөөсөн гэж боддог. Яруу найраг сонирхогч хүүхдүүд эхлэлээрээ хэрхэн яруу тунгалахаар зөв бичиж сурах яруу найргийн хөгжил өөрийн мөн чанарт тохируулан бусдын бүтээлийн утга давтагдахгүй бичих зэрэг чиглэлээр нээлттэй ярилцаж мэдээлэл солилцсон яруу найрагчид болон сурагчид зохиосон шүлэг бүтээлээс харилцан уншиж зөвлөгөө зөвлөмж авч зохиол бүтээлийн халуун дотн яриа өрнүүлжээ.